шилжүүлээ. 100 дотор орон шилжүүлж хасгаар үзье. За бид нар өмнө 13-аас 7 хас. За энэ нь бид нар одоо 3-аас 7 хасч болохгүй учраас ардын орноос зээлж хасаж сурсан шүү дээ хүүхдүүд. Ингээд энэ 10-аас 7 хасч байна. 10-аас 7 хасаад за энэ нэг жиг зээл нэг ардыг зээлээд буюу 11 ч болно гэсэн үг. За 10-аас 7 хасна. 10-аас 7 хасаад 3 дээр 3-ыг нэмээд 6. За энийг бид нар бол мэдчихэв. Бид нар зөндөө бодсон үнэ тийм ээ. За одоо тэгвэл банамжлахыг бодсон энэ бол орон шилжүүлэхгүй юм. Хасах үйлдэл байна. За энэ 3-аас 1-ийн орноос 1-ийн орноосаа 10-ийн орноос 10-ийн орныг хасаад байна. За 1-ийн орноос 1-ийн орныг хасаад 3-аас 2-ыг хасгаад 1. За 5-аас 1-ийг хасгаад 4. Энэ нь шууд бодогдчих юм уу те. За тэгвэл дараагийн жишээг бодъё. За эндээс маань 1-ийн орноос 1-ийн орныг хасаад 10-ийн орноос 10-ийн орныг хасаад өгсөн чинь нэг асуудал тулгарсан. Энэ ямар асуудал вэ хүүхдүүд? За энэ ямар асуудал байна гэхээр 1-ийн орн нь 3-аас 5-ыг хасч баг тоноос их тог хасч болохгүй болчихлоо. Одоо тэгвэл хэдүүлээ яах вэ? За 10-ийн орноос нэг ард буюу 11-ийг зээлж. За нэг ардыг зээлэх бид нар энд ингээ бодож сурсан байгаа юм байна. За тэгвэл 10-аас 5-ыг хаслаа. 5 дээр 3-ыг 1-ийг нэмлээ. 8. За одоо энэ 6-аас 4-ийг хасчих болох уу хүүхдүүд ээ? За болохгүй бол яа? За учир нь энэ 6-аас нэг ард нь хоошоо зээлдсэн байна. Ардын орноос зээлдсэн байна. Тийм учраас энэ 5 ард үлдсэн байна гэсэн 5-аас 4-ийг хасгаад 1. Ингээд 18 гарч. За энэ дээр ямар алдаа гардаг вэ гэхээр хүүхдүүд маань энэ 6-аас ардын орноо зээлчээд ингээд одоо энэ маань нэг хоошоо нэг ард нь 5 үлдсэн байх гэдэг нь мартчихдаг. Тэгээд 6-аас 4-ийг хасаад 2 арга тавьчихдаг. Ийм алдаа гардаг шүү дээ. За тэгээд жишээ болоод дахиад нэг 5 удаад үзье. Мэдээж тоо гараас нь үүддэг гэж багш нь хэлчихсэн тийм ээ. 1-ийн орноос эхэлнэ. За энэ дээр ямар төрөлтэй адилхан 10-ийн орно 4-өөс 9-ийг хасч болно. 1-ийн орно 4-өөс 9-ийг хасч болохгүй болчихлоо. Одоо яах вэ? 10-ийн орноос нэг орон шилжүүлж авна. За энийг бид нар зээлэг гэж хэлдэг. За нэг ардыг зээлээд буюу 11 болох. 10-аас 9-ийг хаслаа. 1 дээрээ 4-ийг нэмлээ. 5. За одоо энэ хэд үлдсэн байгаа л хүүхдүүд те 7-аас 3-ыг хасч болох уу? Болохгүй. Энд нэг арга хоошоо явсан учраас 6 үлдсэн. 6-аас 3-ыг хасаа 3. За ингээд орон шилжүүлж хасах үйлдэл дээр нэг орон хоошоо шилжсэн гэдгийг марталгүй сайн хийгээрэй. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Хичээлээ сайн хийгээрэй хүүхдүүдээ.